Дэлхийд даяар газар нутгийн 40% дороотож хүндрэлтний тэн хагас нь үр дагаврыг нь мэдэрч байна. Ган гачиг нэмэгдэж, ус, хүнс амжиргааны аюулгүй байдалд занал хийсээр байна. Жил бүр Монгол улсын нутаг дэвсгэрээс ч том хэмжээний үржил шимт газар дэлхийгээс алга болж байгаа нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь хүмүүсийн амьдрал, соёл, ирээдүйн ч асуудал болсоор. Цөлжилт, газрын дороотол, нүүдэлчин ахуй, мал аж ахуйд улам хүчтэй нөлөөлж байгаа ч монголчууд бууж өгөөгүй. Залуус хөрсгүй тариалалт нэвтрүүлж, эрдэнэ шиш нутгшуулан, баг газраас их ургац авч, нүүдэлчин мал аж ахуйн ирээдүгөө хамгаалж байна. Энэ бол цөлжилтийн тухай түүх биш. Их байгалаа хамгаалаж, итгэл найдвараа ургуулж буй монгол залуусын түүх юм. Хамгийн багаараа л газрыг хагалмаар байна. Хөрсийг эргүүлмээр байна. Ногоон бүрхөвчийг баг эргүүлэх тусмаа бид нар цөлжилтэд буцаагаад энэ нийт маастаа хэрэгцээтэй байгаад. Тэгэхээр баг га талбайгаас дэлхийн хэмжээний ургац авдаг болохын төлөө биднэрт ямар боломж байна? Би өөрөө айжуул цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэй. Тэгэхээр нэг юм өсвөр нас дуусаад одоо ингээд насанд хүрэх үедээ л байгаль орчны энэ экологийн асуудалтай нэг толбогдсон. 2019 оны өвөл тэр өвөл чинь их зууд болсон. Зун гам болоод. Тэр зууднаар Баянгорын аймгаас ямар нэгэн төлөөлөлт холбогдоод малын тэжээл үйлдвэрлэдэг өгөөч, гидропоник технологиороо юм яваад өгөөч гэж санал тавиад. Хүлээж авахад үнэхээр хэцүү санал байсан. Яг гэвэл тэнд нэг саних хөнгөө. Тэгээ боломжгүй гэдгийг хэлсэн чинь буцаагаад тэр үед чинь эмэйлт рүү аваачаад Баянгорын мал ямар байгааг харчих гээл. Тэгээд эмэйлт ороод Баянгороос ирж байгаа малыг харсан чинь тэр ингээ мал биш байсан. Зүгээр би ингээд энэ насандаа тийм мал хараагүй. Тэгэл зүгээр л юм арга яс. Тэгэл гадуураа арьстай. Гэлбэргээ дотор аймаг хачин болоод. Тэгэл хөдөө орон нутагт мал ийм л байна. Тэгээ та ингээд энэ хаан чамаагүй ургуулдаг, цонхондор ургуулдаг, тэгээ юунд ургуулдаг энэ юм очиад яриад өгөөч, хүмүүс заагаад өгөөч гэл. Тэгээд анх 3000 гаруй метр квадрат дээр буудаан соёолжийг анх тарьжсэн. Тариалж явах хоорондоо мэдээж сургалт хийсэн. Тухайн үед өөрийнхөө пэйжээр хүмүүст одоо ингээд буудаг соёолуулаад өвөл малаа тариалж болдог гэдгийг хүмүүст онлайнаар хичээл заагаад өөрийнхөө туршлагуудыг хүмүүст хуваалцаж байсан гэсэн үг. Харимлыг ургуулахт чинь үндсэн 5-6хан одоо ийм шаардлагатай зүйлс байгаа. Тэгэхээр тэр хүчин зүйлсийг өөрөөсөө бүрдүүлээд өгөх юм бол юуг ч хаана ургуулж болно гэж байгаа байхгүй. Дэлхий яаж яг малаа өхүүлэхгүй тэжээд юм бол гэж судалсан чинь эрдэнэ шиш байсан. Эрдэнэ шишийг тухайн хавардаа тарьж эхлээд тэгээ өөрөө нэг 3 жил орчим одоо услахаагүй гэж төрөл бүрээр тариалж агаад тэгээ 24 оноос өөрийнхөө туршлагыг хүмүүс зааж хэрэгжүүлээд ингээд явж эхэлсэн. Би бол барилгын мэргэжилтэй 19 оноос малдаар гараад одоо тариаланч болцсон явж байна. Тэ 24 оноос эхлээд ерөнхийдөө малынхаа тэжээлийг тариалъя гэд ерөнхөн сургалтанд суусан. Тэгээ 2024 оны ерөнхийдөө айгүй орой тариалт хийсэн 6 сарын 24-нд. Тэгээд байжсэн чинь 7 сарын 3-4 гээд сайхан бороо орсон чинь наадам яг өмнөх 7 сарын 7-8 байсан баха. 8-нд 20-30 саж гараад ирсэн байдгийг. Наадын баяр болоод аял зугаалал ирсэн чинь бүр амар үл бассан. Бүр гайхаа ангаагаад бүр метр ингээд баг ийм надад баг зарим нь надаас өндөр болцсон. 4 гал тариалт хийсэн байхгүй би. 96 таа орчим ер нь эрдэнэ шурааж авсан. Хаврал бид нар нөгөө нэг малаа ер нь айгүй сүлдээ болгочдөг байхгүй ер нь малчч ер нь. Тэгээ яг тэр дорн 12 сараас тэжээх юм бол ерөөхдөө тэжээлийн хувьд ч гэсэн үр ашигын хувьд ч гэсэн одоо бид нар нөгөө хавар зах зээлд ер нь малаа борлуулах юм бол өндөр ашигтай. Ягаад гэвэл намар борлуулж байгаа хавар борлуулах юм бол бараг эдийн засгаас хавар боловсроос 3-4 дахин ашигтай ажиллаж байгаа байхгүй. Баг талбайгаас малчид бид нар их ур заамна гэдэг бол нэгт болоо бэлчээрийн дөрөөтлийг сэргээх хоёрд болохоор сүлжилт явагдаад байгаа шүү дээ. Манай ер нь орон нутагт бол тэрнээс өрөнд хамгаалах зорилготой бог малаа цөөлөөд бод мотой болцсон. Бод нь хамаагүй амар. Одоо гэр бүлдээ цаг зав зарцуулах, үр ашигын хувьд адилхан, эдийн засгийн хувьд адилхан дөнгөж 30 хүрж байгаа залуу хүний хувьд бол өөртөө хөрөнгө оруулалт тэгээд хөгжих боломж бололцоо ирж байгаа.
Өнгөрсөн 2025 оноос хойш яг энэ нөгөө дэрэгдээ байгаа бууз хэмээх малаасаа гарч байгаа үүсмэл хөрсөн дээрээ энэ эрдэнэчийг тариалахад маш олон давуу талыг малчинд бий болгож байгаа. Бууз нэг дагадаа 20 санжийн зузаантай байх гэсэн. Тэгээд түүнээс илүү зузаан байх тусмаа нөгөө ургамлын ургах буюу үндэс хөгжих орчин сайн бүрдүүлж өгч байгаа гэсэн үг. Бууз өөрөө эргээд ямар нэгэн ургамал ургахад бордоо олноо. Маш сайн бордоо буюу маш сайн сэрэг, бор, хөнгөн хөрс болж байгаа. Цөлжилт гэдэг зүйл чинь өөрөө ургамлын бүрхөвчтэй холбогдож байгаа. Тэгэхээр говь нутаг руу явах тусмаа ургамлын бүрхөвчгүй болчиход байгаа. Тэгэхээр тэнд амьдарч байгаа хүмүүс ч гэсэндэг малны эдийн засгийн хэрэгэлтэнд орох хэрэгтэй. Үр ашигтай байх хэрэгтэй. Тэнд байгаа малчид бас сайхан амьдрах хэрэгтэй. Тэнд усны асуудлыг шийдчих юм бол хамгийн гоё тэжээлийг үйлдвэрлэх боломжтой. Тэгээд Говьсүмбэр аймгийг сонгоод одоо говьд чинь юу л байна? Олон уурхай байна. Уурхайн доороос хаягдж байгаа байгалийн цэвэр цэнгэг ус байна. Тэгэд энэ усыг буцаагаад агаарт гаргаад хайчингууд энэ чинь ууршаад л алга болчихж байгаа тийм учраас энэ усыг буцаагаад эдийн засгийн хэрэгэлтэнд оруулахын тулд уурхайг түшгэлсэн тариалан эрхлэх санаачлагыг гаргаад Говьсүмбэр аймагт олон жилийн туршид хаягдаад хаялга гэдэг нэртэй нуур бий болсон. Энэ нуурнаас усаа татаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл рүү орсон гэдээ явж байгаа. Говьд малын тижэл одоо тариалахыг тренд болгомоор хүмүүс түгээмээр харуулмаар санагдсан. Дээрэс нь хэрвээ говь бүс нутаг дээр хүмүүст юм тариалаад болдог гэдгийг харчих юм бол бусад хүмүүс даган дуурайгаад хийн. Мянган мал өвс идэх, мянган мал бэлчээрийг талхлах чинь өөр нэг өөр. 300 малыг бэлчээгээд авах чинь нэг өөр. Гэтэ эдийн засгийн хувьд өөрөө эн чинь яг адилхан үр дүнтэй, бараг магадгүй илүү байгаад нөгөө малчин маань өөрөө тухтай байгаад аз жаргалтай амьдраад эхлэх юм бол хот газраас хүмүүс хөдөөгч гэлнэ. Цөлжилтийг үүсгэж байгаа нэг зүйл бол усгүй болох. Гүний усыг их хэрэглэхгүй байх тусмаа, хямгадах тусмаа гадар дээр байгаа ногоон бүрхөвчийн ургалт энэ чигшил өөрөө сайжирна. Ногоон бүрхөвч сайжир тусмаа үйл хоримтлагдаа түүнээс орох бороо ингээ сайжирна. Бүх юм чинь өөрөө тойргийн хэлбэртэй байгаа учраас ногоон зам дээр дахин энэгээр тэнэгээр ингээ газрын их техник хараад ингээ бити яваасай. Тэр тохиолдол бүхэн дээр өвс ингээ гიშгэгдээд өгч байгаа. Энэ дээр ингээд 1 метр квадрат юм шиг боловч эн чинь Монгол улс даяар нь харах юм бол том цөлжилтийг үүсгэж байгаа нэг юм байгаа учраас ногоон бүрхөвч бүхнийг хайрлах хэрэгтэй. Бидний хийж байгаа зүйл бол буурт дургамлыг нь үйтэнтэй нь холих, сэлгэн тариалтыг нэвтрүүлэх бидний бас нэг юм нийгэмд ойлгуулах гэдэг нэг том зорилго болоод байна. Энэ бүх эхлүүлсэн ажлыг түгээж байгаа нь манай баг хамт олон гэсэн манай залуучууд. Тэгэхээр залуучууд маань бүхэл аймагт амьдарч байна. Хичээж байгаа бас өөрсдөө тарин шатна тэгсэн ч гэсэн шантрахгүй дахиад л нөгөөдгөө хийн, дахиад л давтаад өмнөх алдаагаа засаад л хийн. Тэгэл засангуудаа сум бүс нутгийнхаа хүмүүсийг авчраал сургана, туршлагаа хуваалцсан. Монголын хөдөө аж ахуйн салбарт, мал аж ахуйн салбарт оруулж байгаа бидний хичээл зүтгэл болов. Цөлжилтийн эсрэг байгаль экологийнхоо төлөө хийж байгаа бидний бас нэг юм чадах зүйл болов гэж бодоод хамтдаа хичээдэг.